Ерөнхий ивент тэтгэгч Neo City. Ивент тэтгэгч Mobi Home. Манай Сохиг авраа шоунд тавтай байрал үзэгчтэй. За тэгэхээр бид хотын төвд биш, хотын захад биш, харин хот гих нэгэн дээвэр доор хамтдаа амьдардаг. Гагцхүү энэ орчноо ямар байх хэсэг нь бидний ухамсараас шалтгаална. Сонгогдсон 3 байр маань хот гих бидний хамтын орчин шинэ өнгөдөрөх нэмэхээр зориглон өөрсдийн аяллаа инхүү эхлүүлж байна. Харин танай байр хизээ вэ? Нэвтрүүлгийн өмнөх дугаарт мэрэгжлийн дүгнэлт, менторуудын санал дээр үндэслэн 3 байрыг сонгосон бол энэ дугаарт тэдгээр байр тус бүрийн бодит нөхцөл байдалтай илүү ойроос танилцъя. 39 дугаар байр. 1999 онд ашиглалтанд орсон 71 өргөтэй 13 давхар нэг орцтой байр. Хотын төвийн ойролцоо байрлах хуучны орон сууцын төлөөлөл. Сөөхийн даргын хувьд ажиллаа аваад 1 жил болж байгаа. Орчин суугчдын итвэх оролцоо сайн. Сарын сөөхийн төлбөр нь байрны метр квадратаас шалтгаалж 27150-аас 39150 төгрөг. Happiness Town 2018 онд ашиглалтанд орсон 98 өргөтэй 17 давхар 3 орцтой орон сууц. Сөөхийн дарга нь ажиллаа аваад 1 сар болж байгаа. Харьцангуй шинэ байр хэдийч засаж сайжруулах зүйл ихтэй. Сарын сөөхийн төлбөр 27,000-аас 49,000 төгрөгийн хооронд хэлбэлцдэг. Аркт шар байр 1984 онд ашиглалтанд орсон 428 өргөтэй 8-аас 10 давхар бүхий 17 орцтой 3 блок хуучны барилгуудын нэг. Сөөхийн даргын хувьд ажиллаад 13 жил болсон. Орчин суугчид сөөхийн дундах үйл ойлголцол ихтэй. Сөөхийн төлбөр 2 өрөө байранд 19,500, 3 өрөө байранд 38,600 төгрөг. Орон сууцны хувьд олон жилийн нүүр үзсэн сэргээгдэх шаардлагатай хотын маань өв түүхийгтэйсэн барилгуудын нэг юм. Ингээд 3 ментор маань сонгогдсон 3 байрны оршин суугчтай уулзахаар ирээд байна. За Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс санал асуулга асуусны эцэст Аркт шар танай байр сонгогдсон байна. Та бүхэнд бүгдээр нь баяр хүргэе. За тэгээд танай байрыг аврахаар манай менторууд одоо хүрэлцэн ирсэн маань ментор Уянга мөнгөнөө танай байрыг аврахад бэлэн болсон байна. Намайг Уянга гэдэг би Аясгал цэн компани үйл хөдлөх хөрөнгийн менежментийн компани одоо үүсгэн байгуулагч. Манай компани 5 жил үйл ажиллагаа явуулж байна. Аркт шар дээр бид нар чинь юу хийж байгаа гэхээр аль нэг одоо орцыг бид нар сонгоод засаж үзүүлнэ. Мөн сөөхийн одоо нөгөө үйлчлэгээний ажилчдад бид нэр 3 сарын хугацааны хэрэглээний одоо бодис за тэгээд нөгөө цэвэрлэгээний багаж за тэгээд нөгөө алчуур тэгээд тэр хэрэглэлүүдийг бид нараас өгж байгаа. Галын аюулгүй байдал талаас нь бид нэр ажиллана. Одоо жишээ нь энэ орцонд бол бүх галын гидрантууд бүгдээрээ одоо хулгайд алдсан зүгээр хогийн цэг болсон байсан. За тэгээд хүүхдийн тоглоомын талбайны сайжруулалтыг бид нэр хийнэ. Хүүхдэд одоо ямар нэгэн эрсдэлгүй байхаар та бүхэнд ингээд соёлын өв талаас нь бид нар энэ Аркт шарыг сонгосондоо нэг талаасаа маш их баяртай байна. Бид нар менежментийн сайжруулалтыг одоо хэрхэн хийж гүйцэтгэх вэ гэдгээ бол үзүүлж чадна, хийж чадна. Тэгэхээр та бүхэн биднэрт бас итгээрэй. Тэгээд сонгон шалгуулалтанд оролцсон болон тэгээд та нартаа бас баяр хүргье. Би яагаад энд орсон гэхээр би ч бас завгүй унш та нарын зарим нь мэддэг байж магадгүй. Маш олон шоу ийм нөгөө юу гэдэг гэрэл зургийн ч гэдэг юм уу зургийн ийм реалити шоу интерес татгалзаж байсан. Энэ дээр ороход би нэвтрүүлгийн зохиолыг үзээд би орох ёстой юм байна. Яагаад гэвэл би хотын иргэн, уугуул иргэн, хот даяараа ийм сөөхийн асуудал байгаа учраас энийг энд оролцоод бага хэмжээний нөлөөлөгч гэсэн өөрийнхөө сөөгч гэсэн телевизээр харуулад авъя гэсэн ийм санаан дээрээс орсон юм шүү. Тийм болохоор та бүхэн өөрсдөө бас бидний энэ сэтгэлийг бодоод илүү алуун сэтгэлээр дэмжиж өгөөрэй л гэж хэлмээр байна. За, баярлалаа. За танай байрны хамгийн том асуудал юу вэ? Одоо манайх гэхэд хамгийн дийлэн давхар байхгүй юу? Тэгээд хамгийн дийлэн давхар хамгийн анх нөөж ирж хахад ингээд бороотой өдөр болгон дандаа тусаал тусдаг байсан.
Тэгээ өөртөө дээвэр дээрээ дасар үжсэн аахгүй юу? Хоёр хажуугийн айлтаагаа нийлээд. Тэгээ одоо болохоор тусаал тусганы гайгүй ч гэсэндээ яг балкон руу амар их ус урсаж орж ирдэг. Балкон дээр ер нь юм хадгалах байлах боломж байдаг. Тэгээд эхнээсээ ихсүүлэл нөгөө турбаа цоргонууд маань ингээл гинт хаагарах. За тэгээд бохор дээшээ хөөснүүд ингээд саагарч оргилж гарч ирэх гэсэн асуудлууд бас маш их байдаг. Манай сүүгийн асуудал бол яг юу вэ? Гэрэлж идэх юм уу? Машины хаалтны асуудал айгүйх асуудал болж эхэлдэг. Тэгээ одоо эртний барилга 99 оны барилга учраас манай ерөөсөө суур сантехникийн асуудал ихтэй, цахилгааны асуудал ихтэй тийм байна л да юм тий. Хүн бүхэн оршин суугч бүхэн одоо сөөхийг бол ердөө сөөхийн даргын хөрөнгө гэж үздэг. Тэгвэл бид нар өнөөдөр 10 20 жил ингээд зээл аваад төлөөд өнөөдөр ингээд нөө байрын үнц нь унтсан байдаг. Яагаад үнц нь унтсан байгаа юм бэ гэдэг байдлаасаа бид нар энэ сөөхийн одоо үйл ажиллагаанд хэсэг залуу 6 хүн миний би ингээд олуулаа ингээд энэ сөөхт ажиллаж эхэллээ. Одоо бидний хувьд бол энэ сүүхэн аврын манай сүүхийг авраач гэдэг аянд оролцсондоо бол маш их баяртай байна. Машин төслийн ажиллагаа бол нэлээд сайн хэрэгжиж үр дүнтэй гарах байхаа гэж миний зүгээс бодож байна. Сая энэ гэрээ маань энэ донд явж байгаа бүр нээлттэй. Энэ гэрээ бол надад ганцхан хадагдахгүй та бүгдийн хөрөнгийг дээшлүүлж байгаа учраас энэ гэрээгээ уншаад бас танилцаж болно. Тэгээд одоо ямар ч гэсэн энэ хүмүүсүүдийнхаа хийж өгч байгаа юмыг хатгаад авъя. Тэгээ үр дүнтэй бүгдээрээ нэг амжилттай байх бахаа гэж бодож байна ямар ч юм. Тэгээд энэ төслийн багийнхандаас гэтүүлээ бас баярлалаа тий. Баярлж байгаа шүү. Йоо, төслийн хамгийн ихний сонгогдсон байрны оршин суугчдтайгаа уулзлаа. Тэгээд маш идэвхтэй оршин суугчид байна. Үнэхээр гайхалтай, жоохон атаархлаа. Тэгээд ямар ч тач энэ байр хэрхэн өөрчлөгдөхийг өдрөө тунахгүй хамтаа авах болно. Магадгүй дараагийн байрны оршин суугчид яг эдгээр оршин суугчид ч хүлээж агуулав өөр ах болоо гэдгийг өдрөө явцын дунд харуулах. Баярлалаа. Маа 3 байрны нэг нь бол ялчгүй аргатай шар байгаа. Тэгээд маа төслийн багийнхан аргатай шарны оршин суугчдтай уулзаад танаа байрыг одоо бид нар сөөхийг аврахад бэлэн байна гэдэл оршин суугчид энэ үйл явдал цааш хэрхэн яаж үргэлжлэхийг өдөр хамтдаа харцгаа. За өнөөдрийн байдлаар 17 байрны 11-ийн дээвэр нь Та энэ үл нэг ийм ажил хийлээ гэх юм. Энийг яагаад иргэдтэй чи байж байгаа чи энэ чи шууд нэвтрүүлэг явж штэ. Ярьцлага би гэд ярьж гин хөөе. Хөөе. энэ тараа үйл ажиллагааны тайдагнаад байсан. Наашаа хүрээд ирээд Би өөрийнхөө мөнгөөр өгсөн төлбөрийнхаа юмыг танаас нэг хэлээ. Надад хийсэн ажил байгаа учраас заяа. Гаргаад аваад. Хийсэн ажил байгаа учраас би аахгүй. Шалгадгаа шалгацсан. Цагдаа шалгацсан. Бүүгээ шалгацсан. Татварын шалгацсан. Татварын шалгацсан. Заяа. За би энэ шүү дээ 428 өрхтэй. 4000 орчим суугч надад би. За энэ намайг эсэргүүцээд байгаа хүмүүс бол манай 07 08 дугаар байрны хүмүүс. За ихэвчлэн одоо нүүж ирээд нэг 3-аас 4 жил болж байгаа хүмүүс. Би сөөхийг одоо өгч бэлэн. Бэлэн. Би авъя. Надад Аваач тээ. Аав. 16 жил ингээ засварчгүй юу ч хүн ингээ байж байгаа. За бусад айлуудыг бол мэдэхгүй. Одоо би бол одоо яг сар болгон гардаг одоо суугийн төлбөр бол яг хугацаанд нь одоо хариуцлагатайгаар төлөө явж байгаа. Гэтэ буцаагаад надад чиний ингээд танаа ингээд суугийн төлбөрт ийм үйлчилгээ ингэж хүлээ шүү гэдэг байдлаар нэг ч удаа одоо тайлагнсан ч юм уу юу ч хийдэггүй гэсэн. Сөөх хөрөмтөд өсөхгүй юугаараа юу хийгээ? Цөөхөн мөнгө өгдөг. Бус оршин суугчид хохирдог. Хэдэн сар жилээрээ өгөхгүй. Энэ ихэд чи одоо 10 хэдэн орцтой байр ихэд зарим бүр орцоороо өгдөг айлууд өгтөл байна. Тэгэхээр өгөөд байгаа бид нар бол ингээд хохироод үлдэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд сөөхийн төлбөр төлөгдөхгүй бол хоримтлал үүсэх. Одоо манайх биш үү дээ. 120 цаг төгрөгийн авлагатай. Одоо энэ 11 одоо намайг сөөх авснаас хойш. Энэ сүүхийн үйл ажиллагаа гэх юм уу? Одоо үнэхээр энэ тогтцолтой үйл ажиллагаа гэх юм энэ өөрөө асуудал байна. Доголдолтой байна. Асуудал яг юунд байгаа юм? Үнэхээр сөөхтэй байгаа юм уу? Тэ? Үнэхээр магадгүй оршин суугчид өөрснөөс асуудалтай байж болно шүү дээ. Тийм үстэй. Модон араамтай цонх гэж байхгүй шүү дээ. Тэгэхэд манай орчнууд бүгд модон араамтай дан шилтэй эсвэл залгаатай шилтэй. Тэгээ үйл хүүтэн тэгснээ нөгөө дотор бункерийн тагнууд баг бүгд онгорхой. 100 бол үнэхээр байж суух аргагүй үнэс та нар аимшигтай.
Эцээ байгаа ирэх чинь бохомдоод ингэж байна. Тэгээд цогцолоод батсрээ цогцолоод хурлаа ич. Бадам сүрээ гэдэг юм байна. Юу цогцолоод Өөр шиг ажиллаж чадахгүй даа. наад хүн чи ажил хийдэг юм уу? Ямар ажил хийсэн? Би харин гайхаад байна. Яагаад бохомдолтой байгаа юм? Ямар санда сөөхийн даргаагаа харсан гүч шиг тийм ярьлаас түрх юм. Тэгээ би бол одоо ингээл зүгээр орж гарахад сөөхийн даргуул тэрүүгээр ингээл шувтан явж идэв шүү дээ. Би өөрөө сөөхийн даргуул ямар бусад подизуудаар орж явж хараагүй л дээ. Гэхдээ эн чинь нэг л сөөх нэг л даргуул юм чинь. Тэгэл хаяа ингээл таарлах чинь тэр байрны тэр дээвэр дээр тим хийгээд ирлээгээд ингээл ер нь бол зогсоо зайгүй л ажилладаг зүгээр. 2011 оноос хойш энэ бол Пүрүжа гэдэг хүн байна бол сөөгийн даргал хийж байгаа. За сөөгийн дарга хийсэн цагаасаа хойш бол нийт орчин суугчдын хурлыг бол нэгч зарлж байгаагүй, нэгч хийж байгаагүй. Тийм учраас одоо иргэдэн өнөөдрийг хүртэл бол бохомдолтой явдаг. Ийм учраас иргэд бол угаасаа нэгдэж ягаад манай сөөгийг авраач гэсэн энэ төсөлд бол идэвхтэй оролцсон. Өөрийнхөө хэмжээнд зүтгэж байна. Би бол одоо хүнсний инженер технологич хүн. 10 жил одоо энэ газрын төлөө явлаа, энэ байрны төлөө нар ургахаас нар шингэх хүртэл ажилладаг. Миний ерөөсө гадаа л явж байдаг би. Бурхан багшийн их дүүчин өдөр гэж яриаддаг. Энэ өдөр бас та бүхэнд сонсгож байгаа нь бас бэлэгдэлтэй байгаа шүү. Тийм болохоор бүгдээрээ энэ өдөр нөгөө бие хэл сэтгэлийн нүгэл гэдэг шиг хэл амаа бас итайхан байлгаад дараагийн нөгөө нээлттэй байгаа өөрсдийнхөө хурал дээр тэр дотоод асуудлаа бол та нар шийдэх нь бол хууль эрхцэн хувьд бол нээлттэй байгаа. Тэгэхээр өнөөдөр сайхан мэдээгээ та нартаа сонсгоохыг яг тэр бохомдол юмаа гарах нь бол та нарын дотоодын асуудал. Яагаад гэвэл сөөхийнхөө хурлыг албан ёсоор зарлаад хуулийн дагуу хүчин төгөлдөр тийм хурал хийгээд өөрчлөх боломж нь та нарт байгаа. Хамгийн идэвхтэй ярьж исэн саяын хүмүүс өөрсдөө хурлаа зарлаад өөрсдөө яг бодит оршин суугчдаа бүгдийг байлгаж агаад ингээд энэ сөөхийнхөө хурал энтриг хууль ёсны дагуу хийх нь бол нээлттэй байхгүй юу. Тийм болохоор та бүхэн хүлээцтэй байжгаад энд нь оршин суугчийнхаа хувьд илүү идэвхтэй байж биднийг бас дэмжээрэй л гэж хэлмээр байна. Ердөө ганцхан байрны оршин суугчтэй ийм амар бохомдолтой ууртай байна шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотоор ингээд аваад үзэх юм бол цаана хичнээн ийм оршин суугчд байгаа бол гэж бодохоор үнэхээр амар санагдаж байна. Тэгээд Улаанбаатар маань ер нь бол ууртай баатар л болсон байна даа л гэж хэлмээр байна. Ер нь танай байрны асуудлууд нь хэрэг вэ? Одоо Маадэр бол одоо юм орцны ч юм зөвлөгөөний асуудал бол надад байнга гардаг байхгүй юу? Та нар нь Гарна. Тэгээ энэ нөгөө их хөрхийн нэг хэдэн цэвэрлэгчний явуулна хийх нэг цалингийн өгөхгүй юм ч одоо яаж хийх вэ хөрхөнд. Гайгүй 2-3 өдөр гайгүй цэвэрлж идэл тэгээд байхгүй болчихж байгаа юм чинь. Нөгөө цалин байхгүй, цалингийн өгөхгүй. Тэгээ зарим оршин суугч өөртөө нөгөө мөнгө өгдөг юм биш шүү дээ. Хүүхдийн тоглоомын талбарт одоо энэ нэг жоохон одоо энэ тарда. Энэ нэг жижиг болдгоор юм байна. Энэс өөр бол байхгүй. Энэ тоглоом бол энэ май 5-ных. Тэгээ манай хүүхдүүд ч өөрхий энэ май 5-ны тоглоом дээр хүүхд болохоор арай л усууд ад үсэхгүй юм да. Энд л тоглолт гэж дээ. Өөр бол хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Гэрэлтүүлэг бол жоохон муу идэв штэ тий. Тэгээ бас энэ гадна нөгөө камержуулалт бас жоохон муутай. Тэгээ энэ хүүхдийн тоглоомын талбай бас айгүй аюулгүй байдал хангахгүй байгаа штэ манай байрны хувьд бол бидний өмнөөс ажил хийж байгаа хүмүүсээ сайн дэмжиж төлбөр мөнгөө цаг тухайд нь төлж л байх хэрэгтэй гэж бодож байгаа. Иргэний өөрөг л гэж бодож байгаа. Одоо орон сууцнд амьдарч байгаа иргэн тус бүр ер нь бол ингээд сөөх гэж нэг тустай хүн байдаг гэж боддог. Эцсийн дүндээ сөөх бол иргэн та өөрөө юм аа л гэж хэлмээр байна. За маа байрны бяцхан хүүхдүүдтэйгээ ирлээ. Тэгээд манай хүүхдүүд бол нэлээд сахилахгүй ярих хүүхдүүд байна. Тэгээд тоглоомын талбай ер нь хамгийн том асуудал нь юу вэ? Жохоо томруулах хэрэгтэй л байна. Гэтэ энэ хадаас нь жохоо ингээд дутуу ингээд ургацсан. Тийм л байгаа. Одоо л энэ холтасыг ингэж аваад одоо гоё өвсөн юм болгоо. Тэгээ энийг ингэж гоё томруулаад тэгээд дүүжин дайжин тоолгох тийм л юм бодчих. Тэгээ бүр томсох. Яа, олон өсөлөө шүү те. Чи ямар тоглоомын талбай гоё идэггүй энэ тхий. Гоё. Хөл бөмбөг тоглодог талбай толгомоор. Энэ гусуураас олоод дасгалын талбайд нэр тавиад тийм. Хадаас байхгүй болгомоор байна. Хаана хатаас юм бэ? Аль? Энэ нэг хүнд хатсан. Идэр юм биш үү те? Энэ
дээрээс нэг хүүхэн мөгөд унаад исэн гэж. За тий. Тэр манай найзын зүүн нөгөө энэ дээрээс ингээд тоглож байгаа бүр дээрээс ингээд унаад нуруугаа гэмтчихсэн. Очихондоо хүүхдүүд бол яг энэ өөрийнхөө амьдарч байгаа оршин сууж байгаа газрынхаа тоглоомын талбайг хүүхдүүд ээлдээ аюулгүй цэвэрхэн байдлахыг бол хүсэж байна. Тэгээд мэдээж хүүхэд бүрийн бол хүслийг биелүүлэх боломжгүй. Гэхдээ манай Сөөхийг авраач төслийнхэн яг энэ байрны оршин суугчдад одоо хүүхдүүдэд зориулсан хамгийн тухтай, таатай, аюулгүй орчныг бий болгоно гэдэгт бол итгэлтэй байна. Манай Сөөхийг Ивент итгэгч Гэртүү ухаалаг хотхон. Ивент итгэгч Авико. Дэмжигч Агис даатгал. Дэмжигч Nippon Paint Монгол. Хай манайхаа өнөөдөр Авико компани дээр ирсэн байна. Бид нар төслийнхөө тухай онлайнаар танилцуулга хийсэн байсан. Тэгээд эднийх хүүхдийн тоглоомын талбай нийлүүлдэг. Тэгээд маш нааштай хариу өгсөн болохоор би ингээд үнэхээр баяртай хурж ирлээ. За тэгээд хамт орцгоё. За сайн байна уу? Сайн байна уу. За наваг уянгаа гэдэг би манай Сөөхийг авраач төслийн санаачлагч. За тэгээд өнөөдөр уулзах боломж олцсонд маш их баяртай байна. Та бүгдийг бас ирсэнд маш их баяртай байна. Тэгээд бид онлайнаар ерөөхдөө нөгөө танилцуулгыг хараад айгүйх баярлсан. Бас яг баярлаж айгүйх хүлээж аваад баяхантайгаа ярилцаа. Тэгээд та бүгдийг дэмжиж бидний зорилго бас нэг юм байна гэдэг. Тэгээд ерөөхдөө хамтарч оролцохоор шийдсэн бид. За маш их баярлалаа. Энэ бас яг өнөөдрийн бид эдийн бас тулгамдаад байгаа бидний хэлмээр байгаа асуудлыг таад хүндсэн ийм сэдвтэй нэвтрүүлэг байсан. Тэгээд энэ дээр яг тэгвэл хүүхдийн тоглоомын талбай гэдэг чинь бидний хүүхдүүдийн ирээдүйд тэнд өсч хөгжиж суралцж байгаа ийм талбар анхны хүүхдээ одоо нөгөө нийгмийн харилцаанд ордог хэсэг чинь яг тэр хүүхдийн тоглоомын талбай байдаг. Энэ дээр одоо бидэд бол ерөөхдөө илүү нөгөө хүмүүс цаашаа энэ нэвтрүүлгээр дамжуулаад ийм мэдээ мессеж өгмөхийг хүсэж байна л да. Тэгэхээр нөгөө айл айл талдаа хэдүүлээ бас би бинийгээ олсон юм биш үү те. Тэгээ миний хувьд бол амар гоё. Ямар ч лсэн тэр happiness таун утганы одоо тэр олон бяцхан хүүхдүүд яг илүү онцлогтой л доо happiness илүү залуу гэр бүлүүд ихтэй, хүүхэд ихтэй. Тэгээ тоглоомын талбай нь хүртээмж айгүй муутай. Тэгэхээр яг тэр болгоныг маань ингээд бас айгүй нөө мэрэгжлийн үүднээс ингээд харсан болохоор та бүхэн бас ингээд саналын минь зөвшөөрсөн болоо гэж бодож байна. Үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр процессын хувьд бол бид нар яаж явах вэ? Хизээ бид нэр хүүхдүүдтэй хэлж болох бол хамгийн ихэнд бид нэр судалгаанууд хийгддэг байгаа. Одоо орчны байршлыг тий талбай ингээд судалгаад өгдөн. Араас нь төлөвлөлтийн ажилгүйд нөө зургийн ажил руугаа орно. Тэгээд тэрнийхаа дараа нөгөө захиа тоглоомоо сонгосноо үйлдвэрлэлөө захиалга хийгдэн. Захиалгын хувьд бол үйлдвэрлэл нэг сар орчим явагдана. Тэр Европоос очоор бас нэг 4-7 хоног сар орчим явагдана. Тэгэхээр 2 сарын дараа ерөөхдөө бидний өгсрэлт сурлуулалт эхэлнэ гэдэгсэн үг. Зөв. За тэгвэл хэдүүлээ эхлээд ихтэй ээж талбай байршилтайгаа талбайтайгаа танилцъя. Тэгээд тэнд бас өгсрэлтийн багийнхантай очиж бид нэр дүн шинжилгээгээ хийгээд тэгээд дахиад эндээ эхлээд уулзцгаая. Тий. Тэгвэл би баг Сөөхийн даргатайгаа хамт ирсэн дээр юм ба штэ тий. Тий хамт аваад ирсэн дээр. Зөв. За баярлалаа. За өдрийн мэнд Гамбалроо. За өдрийн мэнд. За хоёлаа өнөөдөр 39 болон Аркта шарынхаа заслын ажлыг эхлүүлэх гэж байгаа. За тэгэхээр одоо зургийн одоо зүгээс интерьер талаас нь бид нэр даалгавар авч ажиллаа эхлэх гэж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр хоёлаа одоо нөхцөл байдал болон бас ямархуу зураг зурсан бэ гэдэг талаараа хоёлаа танилцъя тий. За зураг эхлэхийн өмнө очиж хэмжилт авсан. 39 дугаар байран дээр бол заслын ажил нэлээд шаардлагатай. За тэгээ ус алдсан байна. Будагнууд ховхорсон байна. Олон давхар
будагтай байна. Ер нь баг анханасаа л тэр нөгөө Оросууд одоо энэ Оросын барьсан байшингууд байгаа шүү дээ. Хуучны байшингууд чинь бүгдээрээ л яг нэг юм анханаас нь байсан өнгийн дээр нь л давхарлаад будаад байд юм шиг байна тий. Тийм. Доод хэсгийн өнгөөр будаад дээшээгээ цагаан ч юм уу тий. Энэ яг нэг дээр үеийн социалист нийгмийн үеийн л ийм стил яваад идэг. Орчин үед бол нэлээд дизайнлог байдлаар шийдэж болдог байгаа. Иймэрхүү сайнууд оруулж болж байна. Одоо ер нь бол өнгөний сонголт бүр ингээд чөлөөтэй болсон. Иймэрхүү тод өнгөөр оруулж болно. Тий, текст оруулж болно, сум сайнууд оруулна. Өнгө бол бүр чөлөөтэй. За төмөр замын байран дээр болохоор 2 хувилбар гаргасан. Эхнийх нь болохоор ийм үндэсний хэм маягтай, хээтэй. За хоёр дахь нь болохоор ийм модерн загвартай. Аль хувилбарыг сонгох уу? Яг 39 дээр бол яг ийм нөгөө ногоон орчинтай, ногоон байгууламжтай нь бол миний хувьд бол аюу гоё ийм орчин үеийн тэгээд ийм цэгцтэй тийм гоё санаа байна гэж харж байна. 30 юу дээр Арктик шарын бас тийм модлог, тийм ногоон ийм цэцэгтэй байдлаар нь хийчихвэл бас зүгээр юм болов. Миний хувьд бол аюу тийм мэдрэмж аюу тийм сайхан төрүүлж байна. За тэгвэл одоо би ингээд ногоон загвараараа навчтай загвараараа ажиллаа хийгээд дуусгачих. За баярлалаа. За. Хей, за манай шоу бол хүн бүрийн дархийг асаах зорилготой. Харин бидний нэвтрүүлэг дээр нэгэн ивент тэтгэгч орж ирсэн байна. Тэгээд тэр бол айл бүрийг гэрэлтэй болгох зорилготой ийм компани байгаа. Тэгээд энэ ямар газар үлээ гэж? Электромонтаж дэлгүүр цахилгааны одоо гэрэлтүүлгээр одоо дагнаж үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ манай сүүхийг авраач төслийн одоо орцнуудын мэдрэгчтэй гэрлийг ивент тэтгэхэр болсон байна. Гайхалтай баярлалаа. За орж аваад баярлалаа гэдгээ л орцгоохоо. За. Сайн байна уу? Сайн байна уу? За, элсэн сайн уу? Сайн байна. Өдрийн ирсэнд баяртай байна. Танай дэлгүүр дээр. За, манай электромонтаж дэлгүүрт ирсэнд баярлалаа. За, манай дэлгүүр маань бол 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь цахилгааны тоноглолын, нам хүчлийн тоноглолын бөөний болон жижиглэн худалдаа явуулдаг дэлгүүр байгаа. За, одоогоор 4 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ер нь 10,000 гаруй бараа бүтээгдэхүүнтэйгээр ингээд борлуулалтаа хийгээд явж байна. За, би та хэдийн ер нь бол төсөлтөө танилцсан. За, тэгээд төсөлтөө танилцаад ерөнхийдөө бол санал болгох гэрлүүдээ та хэддээс харуулаад явчих гэж бодож байна. За, ер нь бол манай дээр орон сууц болон нийтийн эзэмшлийн одоо коридор зай талбайд тавихад тохиромжтой ер нь бол мэдрэгчтэй гэрэл гэх юм бол Хипо болон Ек брендийн 2 гэрэл байгаа. За яг танай төсөл дээр бол ер нь бол би Ек брендийнхаа гэрлийг санал болгоё гэж бодож байгаа. За тэгээ Ек брендийн маань яг мэдрэгчтэй гэрлийн давуу тал бол яг уу. За нэгт бол одоо төмөр суурьтай, суйрлуулахад маш хэлбэр. Хоёрт болохоор энэ манай бүрхүүл маань бас шилэн дотроо 2 патронтой байгаа. Патрон маань бас шаазан гэж явж байгаа. Тэгэхээр ерөөсөө гал үлдэгэмжигч гэдгээр илүү давуу талтай байгаа. За 2 патроноо болохоор сонгоод ер нь бол хийчих болно. Шараар асаагүй шар ламп хийгээд цагаан одоо лед гэрэл асаагүй лед гэрлээ хийгээд ингээд хэрэглэгч маань өөрөө ингээд сонгочиж болно гэсэн үг. Ер нь бол гоёлын загвар гэдгээр бас давуу талтай байгаа. Тийм байна. За маань сонгогдсон байруудын орцон нас нэлээд харах уу? Ямар ч гэрэл бол байсан, мэдрэгч бас байсан. Гэхдээ ер нь бол нэлээд харах байсан. Одоо юу гэдэг хөл муутай хүн ч юм уу, баа насны хүүхд ч юм уу, ялангуяа орой аваад ажиллаад тарж байгаа хүмүүс ороход мэдрэхгүй бол айгүй хэцүү мөлөөдөө би бүр ингэж өсөрж иж мэдэрч илээ. Гар мараа ингэ хөдөлгөөд исэн шүү дээ. Гар мараа хөдөлгөө. Тэгэхээр танайхаа одоо тэр гэрлээс илүү давуу талтай юу? Тэ бас яг түрүү хэлсэн л дээ нөө диаметрын. Тэгээ ер нь хэр хүрээнд яг уу. Ер нь бол яг уу ингэж байгаа. Мэдрэгч маань одоо яг энэ бүрийг хийсэг байгаа. Тэгэхээр мэдрэгчээ ер нь бол анх нөгөө цахилгааны хүн маань суйрлуулахдаа мэдрэгчээд хааруулцдаг гэсэн. Ер нь хэр удаан асах уу, хэр богинохан асах уу гэдгийг ингээд хааруулад хийчдэг. Тэгээ гал дэмжихгүй байна гэдэг чинь бас айгүй гоё. Тийм хамгийн таалагдсан зүйл нь тэр байлаа л да. Одоо чи ер нь орон сууцны оролт чинь те ихэнх нь одоо хурцны орон сууцнууд байгаа шүү дээ. Тэгээд ер нь яг эрслээ бодох юм бол те яг энэ коридорын гэрлээс болж бас гал гарах магадлал илүү өндөр үт юм билээ. Тэгэхээр яг энэ технологийн
инновацийг шийдэж өгснөөс амар сонирхолтой байлаа. Аварчтай зүйл байлаа шүү. Тав тухыг бүтээн Uniservice Solution. За давтаа морил уяга метро бит хоёр маань өнөөдөр 10 дугаар оруулалтын Happiness Town дээр шалгалт манай энэ байрны сөөхийн дарга маань тэгээд түүний багийнхан маань хэрхэн ажиллаа хэр сайн хийдэг вэ гэдгийг бүгд хамтдаа шалгацгаая. Ер нь бол асуудал бүрийг л олж харна гэсэн үг. Билүү? Билээ. За хамгийн эхний асуудал. Тэг яг энэ их сонирхолтой л доо. Энийг ингээд яг сүүлийн хотхнод бас ингэ тавьдаг болчиход байгаа ингээд нэг олон даваагүйээ давъя гэж байгаа юм шиг тий. Давааны цаана даваа ярьж байгаа үчи айгүй асуудал үүдэн шүү дээ шүү дээ. Одоо ингээд яг энэ бол дугаар таних юм шиг байгаа. Мөн үү? Тийм, энэ болохоор машиныхаа номерыг энэ камерын тусламжтайгаар таниад энэ хаалт онгоно гэсэн үг. Энэ хаалт онгоогоод манай дээр бүртгэлтэй машин байх юм бол машин нь ороод энэ зогсох юм бол дараагийн хаалт онгоно гэсэн үг. Ерөнхийдөө араас нь нөгөө машин дагаж орох боломжгүй болно. Энийг бол чип мипээр нээдгүй юм байна шүү дээ. Тэрийг эвдсэн байна шүү дээ. Энэ өмнө нь хэд ирэхэд ерөөсөө эвдээгүй байсан уг нь. Харин тий, одоо ерөөсөө нөгөө машин тэр ухарж байгаа л ерөөхдөө нэг харж марахгүй. Одоо байнга ингээд хуглаа ичдэг байхгүй. Та одоо ингээд энийг эвдээ ажиж байна гэдэг чинь тэгэл хөрөнгө. Тэгээд дахиад энэ чинь 1 сая 200 мянган төгрөгөөр авна шүү дээ. Тэг яг эвдэлсэн хүн өөрөө энийг төлөх нөө. Одоо тэрийг мэдэх боломж байхгүй. Манай нөгөө камер жуулчих муутай болохоор тийм үү. Одоо уг нь эдний камер зоочих юм бол ямар машин мөргөж ийн, яаж ийн гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа. Тийм болохоор одоо болохоор нэг камер байхгүй болохоор энэ ямар машин хизээдээ ч мөргөөд яагаад гарцیں энэ одоо мэдэх боломж байхгүй байгаа л та тий. Одоо энэ л да. Одоо энийг ингээд өөртөө ингээд юм цөмлөөд ингээд гарц гаргасан. Та хэд өөртөө гаргасан юм уу? Энийг бол манайх гаргаагүй. Одоо энэ хойд талд нөгөө нэг барилга барих гэж байгаа Material Olympics гэдэг компани. Одоо манайх нөгөө нэг барилгаа барих гэж байна. Манай эзэмшлийн газараа та нар ингээд түр орж гарч ирсэн юм аа. Одоо манайх ингээд барилгаа барих гэж байгаа болохоор танаа түр орж гарч ийн шийдэд өгөө гэдэг. Яг хоо зүгээр ингээд нэг юмд амар юм сэтгэлгүй ханддаг нь ингээд ажиглагдаад байгаа байхгүй тий. Энийг одоо ингээд амар муухай бүдүүлэг те ингээд юм гоё сайхан хийж бас болно шүү дээ. Энд чинь нэгэнт энийг ингээд цоолоод ажил хийж л байгаа бол те. Энэ яасан төсвөл нүрээг хүмүүс сулгаалцсан юм уу эдрэг? Уг нь байсан л да. Тэгээ хүүхдүүд нэг байнгын тоглож идэг болохоор хөдөлгөөнд орж идэг болохоор наалтан салаад. Тэгээ хуучин сүүхийн дарга нь болохоор ингээд хадаас аваад бетоны хадаасаар энийг ингээд харах юм бол тийм үү те. Тасарч явсаар байгаа сүүлдээ одоо энэ хадааснууд энэ ахгүй. Одоо энэ хадааснуудыг авахгүй. Нэг хүүхдүүд хүртэл хилээдсэн тий хадаастай гэдэг тий. Тэгээ энэ болохоор Май Тауны тоглоомын талбай. Тий энэ болохоор Май Тауны тоглоом. Одоо яг энэ орж гарч байгаа энэ хэсэг хаагдаад одоо бид хоёрын зогсож байгаа энэ хэсэг дээр болохоор хөлбөмбөгийн талбай баригдахыг гэсэн. За. Тийм тэгэх юм бол манай хүүхдүүд тоглох талбай бүр байхгүй болно гэсэн. Йоо. Гонигтэй юм шиг инээдтэй юм шиг. Хоёр аль хотны хүүхдүүд вэ? Энэ байр юм уу? Тий. Энэ Happiness Town найзууд байдгүй. Энэ хажуудлын байранд найзууд байгаа юу? Байхгүй юу? Мэдгүй. Байгаа юу? Байгаа. Тэр найзууд чи ийш орж иш тоглодгоо. Танаа энэ талбай руу орж тоглодог. Энэ талбай гоё юу? Эсвэл тэр Happiness Town-ы гусуур гоё юу? Энэ талбай. Энэ талбай гоё юм бэ тий? Баярлаа. За тоор ийш гарах юм уу? Гарыг. За. Оо, хогоо эзэмшсэн. Үнтэй цайтай юм ингэж болж байгаа юм болоо. За хүн байхгүй нэгт энэ үнэхээр гайхалтай айл байна. Гадаа гэрээ хөт ногоо ажиж ингэж болж байгаа юм. Энэ ч юм бол уул нийтийн юм чинь байгаа юм шүү дээ. Гэхдээ энэ бол үнэхээр амар байлаа. Тэг хэрвээ хүн байсан бол сөөхөөс хүргэлт ирлээ гэж буцаагаад өгмөр байлаа. Гэтэ хаалгаа болохгүй. Дэмжигч Yummy Snack House. Дэмжигч Агис даатгал.
Монголорс электрик компани ерөнхий инженер гал удрах байна. За манай компани зүгээс одоо Төмөр замын Арктик шар байрны 6 дугаар байран дээр эхний ээлжийн үзлэг хийгээд за үзлэгийнхээ дагуу одоо Оросны гэрэлтүүлгийг солих ажил руу эхлэн ороод явж байна. Энэ барилгын маань хувьд одоо насжилт өндөртэй. За мөн ялгаагүй одоо захилгааны дотор монтаж бусад зүйлүүд ч гэсэн насжилт нэлээд өндөр болчихсон. За хуучин анхны монтаж нь бол ер нь ажиллагаагүй шоу болчихсон байна. Тэгэхээр энэ орчны хувьд одоо тухайн суух болоод байрныхан маань яаж шийдсэн байна гэхлээр илэр одоо тижэл татаад төр байдлаараа ингээ гэрэлтүүлгүүд ажиллуулсан байгаа. Гэтэл энэ маань нөгөө нэг юм зориултын бус байгаад байгаа юм л да. Энэ дээр ингээд ийм ил задгаа холболтууд явчихсан. Ил холболт маань яг үгээр хугацааны туршид одоо энэ лент маань одоо сулраад утаснууд нь ил гарч байгаа ил. Ил гарсан нөхцөлд одоо магадгүй юм зөөж байгаа хүмүүс ч юм уу те хүүхдүүд шоглоод одоо тоглохдоо энийг ингээд хүрээд бас хүчил цохиулж магадaltaй. Одоо энэ жишээн дээр ихэд энэ дээр холболт хийчихэд энэ цаашаа яваад үзүүрийн одоо сул орхичихсан. Хажуу талд нь төмөр пар байрлаж байгаа. Энэ тохиолдолд хүүхэд очиод одоо паарнд хүрээд энэ утсан түүхэд одоо шууд хүчил цохиулах ийм аюултай байж байгаа. За бид нар энийг яаж шийдэх чинь гэхээр за одоо нэгэнтээ бид нар далд суугчлал хийх боломжгүй болчихсон учраас одоо илэр шинээр одоо монтажл хийж байна гэсэн үг. Гэрлийн тижэл маань үндсэн самбараас холболт хийгдэж гарсан байгаа. Гэхдээ холболтууд маань энэ дээр дандаа ил хийгдчихсэн. За зарим хэсгээр одоо энэ бүр ингээд утсан нэг богц хэсэг нь ил харагдаж байна л да. Энэ маань нөгөө нэг яг нийтийн эзэмшил хүмүүсийн зорчих хэсгээр байгаа учраас нэлээд аюултай нөхцөл байдал харагдаж байгаа. За тэгээд самбарын хаалгаар оруулаад ирсэн нь одоо энд ингээд тижээлийн утас маань ингээд хаалгандаа маш их хавчуулагдаад бүр ингээд доторх зэс нь бас цухуучихсан байж байгаа. За самбар маань өөрөө тэр чигтээ ингээд бийжээ цахилгаанчих ийм эрсдэлтэй аюултай байгаад байна. За энэ тоос шороо энэ хогны нөхцөл байдал бас жоохон асуудалтай. Дандаа юм шатах материалууд энэ дотор ингээд хог болоод орчихсон. За энийгээ ер нь одоо сөөх манчтар, орчин суугчд манчтар энэ дээр одоо нэлээд анхааралтай байхгүй бол өөрөө нэг цахилгааны самбар маань өөрөө эрсдэлтэй хэсэг байгаад байна. Гэтэл энэ дотор ийм шатах материал байх нь өөрөө ямар ч стандартад нийцэхгүй асуудалтай байна. Тэгэхээр энийг байнга цэвэрлж яадаг, арчилж яадаг ийм байх шаардлагатай. За мөн энэ нэг эмх зэгцгүй байдлыг зэгцлээд за нэг юм зориултын яг нэг юм шинжилсэн одоо самбарыг угсраад энэ дээр суйрлуулах шаардлагатай байна. Ийм зориултын юм замбраагүй байгаа байдал нь эргээд нөгөө нэг энэ дээр засвар үйлчлэгээ хийж байгаа магадгүй цахилгааны ажилтан эсвэл тоолрын заалт авж байгаа шугамлчин ажилтан гэдэг юм те. Эдгээр маань одоо хүчлэл нэрвэгдэх нэлээд том эрсдэлтэй байгаад байна. За энэ үндсэн тижээлийн кабель маань хүртэл одоо энд ингээд бүрээс маань шалбарчихсан одоо доторх хөнгөн цагаан цухуучихсан байдалтай байж байна. Эдгээр маань одоо тэр чигтээ ингээд аюулын одоо аюу өндөр эрсдэлтэй байна гэж харагдаж байна. Айл гэрийн одоо хүний аюулгүй байдал ч одоо хамгийн одоо тухтай нөхцөл чинь гэр орон байдаг шүү дээ. Гэрийнхээ ийм эргэн тойронд ийм аюултай нөхцөл байдал байгаа нь бас нэлээд хүндхэн харагдаад байгаа. За манай зүгээс яадаг ч байсан эндээс зориултын утсаар за мөн хоолойнд сүгчлээд аюулгүй байдлаар монтажлаад бүх гэрэлтүүлгийг солихоор байгаад байна. За орчны гэрлүүд маань ер нь дийлэнх гэрэл нь шатчихсан. Эсвэл гэрлээ огт суйрлуулаагүй нэг тийм асуудал байгаад байна. За орц өөрөө гэрэлгүй байх нь хэд хэдэн эрсдлийг дагуулж байдаг. За нэгдүгээрт одоо харанхуй орцоор зорчиход ер нь хүн болгонд бүгдэнд найзтай байдаг. За мөн дээрэс нь энэ дээр гэмт үйлдэл үлдэгдэх хүртэл боломжтой. Тийм аюултай нөхцөл байгаа учраас бид нар энэ орчны одоо нийт эзэмшлийн хэсгийг болоод за шат руу харсан гэрэлтүүлгийг за яг Монгол Endless Energy компани мэдрэгчтэй гэрлэр бүгдийг сольж өгч байгаа. За мэдрэгчтэй гэрлэр сольдог нь хүн одоо хөдөлгөөн мэдрээгүй хүн зорчоогүй үед одоо гэрэл маань асахгүй эрчим хүчний хэмнэлттэй бас байх зорилгоор мэдрэгчтэй гэрлүүдийг сольж өгч байгаа. За сайн байна уу? Сайхан амарсан уу гэлээ нэмээд. Сайхан амарсан уу та? Сайн байна уу? За таваачлаар тавтаа байна уу? Нэвтрүүлгийн багаас нөгөө интерьерийн зураг маань манай дизайнер хэрэгтэй бэлэн болгосон. Тийм болохоор чамтаа зөвлөөд. За. Удгаа сонгох гэж ирлээ. За ойлголоо. За одоо манайх бол ер нь Nippon Paint маань ер нь 3-4 мянган төрлийн өнгө гарна. За тэгээд энэчнээс өнгөний кодороо өнгөө энэчнээс автоматар гаргаад тэгээд энэчнээ холигч сэгсрэгчээрээ сэгсрээд гаргаад ирнэ гэсэн. За одоо энэчнээс харж агаад одоо хэдүүлээ өнгөө сонгоно гэсэн.
За би бол ер нь соёлоос нэлээд хоцрогдсон яваагаа ойлголоо. Тэгвэл одоо хуучин шигээ нөгөө найруулсан тийм бэлэн будгуудаас сонгоно гэж бодож байсан чинь яг өөрийн өсөн өнгө гаргаж авах тийм боломж бүрдсэн юм байна. 144 жилийн төвхтэй Nippon Paint тийм их энэ богийг сонгож авсандаа баяртай байна. Тэгээд одоо манай засвар хийх тэр орцуудад энэ бодог хэрэглэх нэ. Тэгээд Nippon Paint компани хамтлаганд баярлалаа гэж хэлье. Нэвтрүүлгийн багийн өмнөөс. Inspired by you Nippon Paint. За ингээ 3 байр сонгогдсон байгаа. За миний урамтайлын ийм нөгөө нэг арга барил чи өрмөцсөн шүү дээ. Хүнийг одоо эд зүйлийг хүртэл амжилтдаг тий. Одоо хүнийг бас хэтрүүлэгтэй болгодог. Тэрэн шиг хэрвээ энэ 3 байрыг хүн гэж үзвэл бид гурав ямар зам төлөвтэй ямар хүмүүсийг төсөөлөх вэ жишээлбэл? Би бол happiness town-ыг айгуу тийм цэвэр цэмцгэр нэг юм айгуу тийм одоо юу гэдэг хотын гудамжинд нэг гоё юм цэмцгэр одоо хүмүүс явж идэг штеп. Ерөнхийдөө яг нэг тийм айгуу тийм тиймнүүдээр харсан. Залуухан тийм. Тэгээд зүгээр л нөгөө арчаатай байдал одоо тэргээл гоё ингээ сайжруулахыг хүсэж байгаа ч гэдэг юм уу те яг тийм байдал өрдөөс тэнд тийм амар асуудал гээд байх юм одоо шууд ингээд бүр боохгүй ч гэсэн зүгээр сайжруулахыг хүсэж байгаа байдал нь айгу тийм цэмцгэр юм шиг тийм мэдрэмж төрсөн. Тэ нэг юм засал авчгаар те. Тийм айгу амархан ингээд сипгээд засал авчгаар. Яа надаа би 39-ийг амар өвдсөн хүн л төсөөлөд байна. Би өвдсөн. Тийм. Гэтэ яг хоо ингээд яг тийм яг анхны нөгөө нэг анхны өөрийн миний мэддэг 39 болохоор ингээд ийм цэмцгэр тийм ингээд ийм гоё ганган тийм хүмүүс л байсан. Одоо яг тийм хүнээр ах байсан. Тэгээд чи нэлээ настай болсон хон эргээд очисон чинь нөгөөдөг чинь тусал мус цаа. Хөвшөрсөн байна. Энэ төрөө тавьсан заяа. Тэгээд алийг уухаа мэдэхгүй, өчнийхөө он шиг мэдэхгүй. Тэгэхээр чи энэ угаасаа миний залуу насны краш байсан юм чинь би энэ хүнд бас ингээд оншин тогтоохт нь тусалж өгөө. Гэхдээ та буруу юм уугаад байсан байна. Бөөрчин биш байна. Дотоод шүүрлийн булчирхай ч юм байна. Нойр булчирхай ч өрөвсчээ энэ төр гэж чи ярьж өгж байгаа нэг тийм юм байна тий. Таны заа чи ер нь бол зөв. Гэхдээ нөгөө нэг одоо нөгөө сая хин засал авахар гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо тэгвэл бас жоохон засал авахар санагдаж байгаа. Мэдрэмж авч байгаа. Өөрөөсөө тийм бие гоё авч явсан хүн чинь зөв эмээ авгаа зөв эмчилгээ гэж юм бол сэп босч ирэл тэгэл ингээд өсөнсөө норгол яачихт бол тэгэл бас эргээл бас туалеттай л байгаа шүү. Тийм. Сүүхийн даргийнх нь нөгөө ингээд бас хариуцлагатай, сэтгэлтэй, зохион байгуулалттай, хандлага нь айгу сүрхий байсан учраас ер нь бол тийм аваа явчих болов гэж бодоод байгаа. Хамгийн гол юм надад ажиглагдсан юм тэдний байр бол нөгөө оршин суугчдын тэр нэг юм эрмэлзэл болоод нэгдэл харилцаа ойлголцол нь айгүй юу ч хийсэн болохоор ингээд түрүүний хэлдэг шиг сэп гээл босоод ирэхээр бүгдээр ингээд алгацсаад авч байгаа тийм ингээд ийм юутай яг энэ нөгөө өөрөө төсөөл болохоор нөгөө хүмүүс нэг гомдохгүй байлгүй зүгээр аргата шарыг би ингээд төсөөлөхөөр яг одоо бидний нэг яриад байдаг нэг бидний нийгэмд нэг саад болоод байдаг нэг ийм үеийнхэн гэдэг шүү дээ манай баабар хэлдэг эдэр өгчээж нэг шинэ үе үүснэ гэдэг биш тэрэнд орно л та одоо бөөмөр гэл янз бүрээр хэлүүлээл тэгээд нэг тим хүмүүсийн төлөөл юм шиг одоо төлөөлөл тим насны нэг тэтгэврт гарцсан тэгээд нэг таян баягаараа хүнийг заагаад ингээд загнаад ердөө хүний 5 үгийг сонсохгүй өөрийнхөө бодож байгаа өөрийнхөө юуг туйлын үнэн гэж бодоод харилцан ойлголцол болоод нөгөө тэр юу гэдгийг хөлцөл хүлэн зөвшөөрөл тим байхгүй болцсон нэг тим хүмүүс шиг би бол нэг төсөөлөх гээд байгаа. Гэхдээ ийм хүмүүсийг ч гэсэн өөрчилж болно. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь бидний л адилхан Монгол ахын дүүс шүү дээ. Тэгэл илүү сайн ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Илүү нөгөө одоо юу гэдгийг тэр нөгөө вайбд нь бид нөгөө таарч ярилцаад ялангуяа яаж яхад би нөгөө насны хувьд юу болохоор их гоё учирлаа зарим цаана айгүй сайхан ойлголцоод байгаа ш төгшөө найзаа ингээд чи ингээд тийм болохоор ойлголцоод бас энэ юу болох байх. Яг түрүүний хэлдэг бол гэхдээ энэ хүмүүсийн тэр чичирч одоо тэр чичилж ингэж нөгөө нэг яаж байгаа тэр хандлага нь хүртэл нөгөө өөрийнхөө өмчөд хайртай тий өөрийнхөө юмыг өөдөн татах юмсан гэдэг чин хүсэл нь байгаа болохоор тэр нь бол уучлж болох тийм асуудал биш л юм бэл. Нэг ийм л 3 хүнийг төсөөлөх шүү дээ. Зан төлөвийн хувьд ч гэсэн өөр, насны хувьд ч гэсэн өөр тий ингээд. Өнөөдрийн дугаарт бид 3 өөр байр, 3 өөр сөөгтөө танилцлаа.
баяр хөөр, үл ойлголцол гээд олон сэтгэл хөдлөлтөд нүр тулсан ч тэднийг нэг зүйл нэгтгэж байсан юм. Тэр бол өөрчлөлтийг авчрах чин хүсэл тэмүүлэл юм. Гал гарлаа! Гал гарлаа! Сууныхаа үзүр үсгээс барьлаа. Ингэснээр хүн маань хүчлэл нэрийг үзэх айгүй аюултай байгаа юм л да. Ер нь айгүй заавал мэдрэхт орцож ирсэн. Таны ирэх тийм ээ бусдын ихээр хязгаарлагдана гэдгийг ойлгоод сохор бүс гэдэг чинь л одоо энэ ингээд байгаа байхгүй. Энэ ажилтгүй юм байна шүү дээ.